Яас их ногоо авчирсан юм бэ? Ийм их ногоо авчирсан юм чинь үйлдвэрлээд ээжтэй. За одоо эхлэх үү дээ. Энэхүү 1999 онд 60 м2 талбай түрээслэн бид үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм. Аха, салаад нууцтай өрмөц нэр өгвөл ямар вэ? Гадаад нэр өгсөн ч бодлого штэ. Харин л дээ. Би бас бодоод л байна. Монголын хөрсөнд ургасан ногоогоор хийж байгаа Монголд үйлдвэрсэн салаад шүү дээ. Монгол нэр нь илүү тохиромжтой хаа. Жишээ нь уяг салаад, алаг салаад гэх мэтээр нэрлэе гэж бодож байна. Нэр тийм ч юм уу? Монголын хөрсөнд ургасан ногоогоор үйлдвэрсэн Монгол салаад. Бид тухайн жилдээ 100 мянган шил цуглуулан 4 төрлийн нэр бүхий салаадыг амжилттай үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж чадсан. Чи заавал ийм бизнес хийх шаардлага байгаа юм. Үүний чинь тэгээд л айл бүрийн ихнэрүүд гэртээ хийдэг юм шүү дээ. Ногоо авчраад л арилгаж янзлаад л өөр өчнөө сайхан бизнес авахд ийм хэцүү бизнес хийх хэрэг байна уу? За тэгэхээр бизнес идэх чи хэцүү шттэ. Тэр тусмаа Монгол улсад Энэ мэт бидний хүсэл зорилгыг нэт цаах өгнүүд эргэн тойрноос зөөнгүй ирдэг байсан юм. Учир нь Монголд үндэсний үйлдвэрүүдийн эхлэл тавигдчих, мөн зах зээлд шилжсэнтэй холбогдуулан хүмүүсийн худалдан авах чадвар тааруу байсан үе. Ийм цаг үед бизнес эхэлнэ гэдэг цэвэр эр зөргийн асуудал байлаа. ингээд байгууллагч нэр юу лээ? Газар шим. Зөв. За сайхан л нэр байна. За амжилт залуу. Хүй, энэ Монгол салаат юм уу? Ямар гоё юм бэ? Өөртөө хийсэн юм уу? Тийм ээ. Монголын анхны үйлдвэрийн салаад шүү ихчээ. Бид өөрсдөө хийсэн юм. Танах ах уу? Ави ямар гоё юм бэ? Бид эхний жилдээ 20 мянган шил цуглуулж түүндээ 2 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн оны өмнө бүх бүтээгдэхүүнээ худалдаалж дууссан нь маш том урам өгсөн. Болчихсон уу хаа? Гоё харагдаж байна те. Харин тийм ээ. Ингээд нэрийн дэлгүүртэй болчлаа штэ.